байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдрийн сэдвэрээ хүүхдийн амны үндийн эрүүл мэндийн талаар ярилцах болно. За тэгэхээр манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Шимжихгүйн хамтран ажиллаж байна. За студид маань хүүхдийн шүдний эмч анхмаа ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн шүдний эмч гэсэн тийм эмч. Тэгэхээр одоо яагаад хүүхдийн шүдний эмчийг сонгосон бэ? Бусад эмч нараас ямар ялгаатай гэдэг юм бэ? За ерөнхийдөө бол хүүхдтэй голчилж илүү харьцдагаараа ялгаатай. Тэгээд энэ утгаараа ч гэсэн хүүхдэд үзүүлэх эмчилгээ болон үйлчилгээ тал дээрээ илүү мэдлэг болон туршлагацсан эмчнэр байдаг. Тэгээд үүнээсээ гадна манай хүүхдийн резидент маань хүүхдийн нүүр ам судлал урьдчилан сэргийлэх тэнхэм гэж явдаг учраас бид нар зөвхөн эмчилгээг хийх биш, эмчилснийхаа дараа тухайн одоо хүүхдэд яагаад энэ өвчл үүсэх болсон шалтгааныг эцэг их болон асран хамгаалагчтанд тайлбарлаад урьдчилан сэргийлэх талаас нь бас зөвлөгөө өгөх тийм үүрэгтэй эмчнэр байдаг байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдийн шүдэнд хизэнээс эхлээд анхаарал зүгээр. За бүр хэрвээ нарийн яриул баг ээж жирэмслэгээр төлөвлөхөөс өмнө байдаг. Яагаад тэгэхээр шүд цорох өвчин бол халдвартай 100 халдвартай өвчин гэж явдаг учраас гэр бүл болон ээж нь амны үндийгөө боломж байвал бас жирэмсэн үедээ бас эрүүлж үлдсэн байвал зүгээр. Тэгээд мэдээж дараагаар нь хүүхд зөвхөн шүдсэн үеэс биш шүтлэхээсээ өмнө амны үндийгөө хөгж байгаа л учраас амны үндийд нь өнгөр үсэж байгаа. Тэрийг нь хоногт нэг удаа тийм марлон чигтэй самбаагаар салстыг нь хөхнөдийнх нь үлдсэн өнгөрийн цэвэрлж өгөх ёстой. За тэрнийхаа дараагаар нь ойролцоогоор 6 сартаагаас нөгөө захиур цохох гэж ярьдэн штэ сүүн шүд ургаж эхэлж байгаа. Тэр үеэс нь эхлээ зориултынх нь сойдыг сонгож аваад арчилгааг нь эхлэх ёстой байдаг. За одоо нөгөө хүүхдээ анх удаага шүдний эмнэлэг дээр хэрвээ дагуулж ирэх гэжэл юун дээр анхаарах уу? Яаж хүүхдийнхээ сэтгэл зүй бэлдэх үү? За миний ажиллаж байгаагаар бол ер нь хэд хэд байдаг. За энэ нь бол мэдээж яг эцэг эхээс хамааралтай байдаг байхгүй юу? Тэгээд яг хүүхдээ ажиллаж агаад мэдээж шууд цоороод өвдөлт өгсөн хойно нь ирэх биш. Цоорхоос нь өмнө одоо жишээ нь цоорол дөнгөж эхэлж байгаа үед нь очиж явбал одоо таны хүүхд аль болохоор бага хугацаанд зөвөр өвдөлт багтаагаар амжилттай эмчилгээ хийж дуусна гэсэн. Тэгээд ажиллаж байгаагаар ер нь бол хөвчлэн дандаа хүндэрсэн хойно нь хурж ирэх гээд байдаг байхгүй. За ингээд хүндэрсэн хойно нь хурж ирэхэд бол ерөнхийдөө цаг хугацааны хувьд ч гэсэн олон удаагийн ирэлтээр эмчлэгдэх тохиолдол байдаг. За үүнээс гадна бас нэг зүйл нь гэхлээр эцэг эхчүүд өөрсдөө сэтгэл зүгээ эхлээ бэлдсэн байх хэрэгтэй. Тэр нь яадаг вэ гэхээр ингээд хүүхдэд аль хэзээ ингээд сэтгэл зүйн байдлаа яг юугаараа яг хэл хэмжээрээ биш ч ихсэн цаагаараа ингээд ойлголцсон байдаг байхгүй. Тэрний үе гэхээр одоо ингээд за миний хүүхд одоо очиод уйлахгүй шүү, айхгүй шүү, зоригтой байгаарай ч гэдэг юм уу те. Яг тэр байдал нь болохоор ингээд хүүхдэд за би яг ингээд зоригтой байх хэрэгтэй байна. Ийм дарамт над руу ирэх гээд байна гэдгийг цаагаараа нэг vibe ингээд хүлээж авчдаг байхгүй. Хүүхд чинь нас тийм сэтгэл зүйтэй ингээд жижигхэн хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тийхгүйгээр яг зөв ингээд эмчилгээ хийлгэх хэвээр миний хүүхд ийм ерөөсөө тийм юм байхгүй гэдэг яадаг чинь сэтгэл зүйн бэлдэн. За бас нэг анхааруулжтай зүйл нь гэхээр цагаа айгүй зөв сонгосон байх хэвээр. Ялангуяа бага насны хүүхдэд тэр нь бол яадаг вэ гэхээр бага насны хүүхдэд айл болохоор хоол ундыг нь өчгсөн тэгээд унтуулж амраацсан байвал нөгөө төсвөрийн хувьд бол төвчээртэй болчдөг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нас анхаараарай гэж зөвлөмөр байна. Хүүхдийнхээ амны арчилгаан дээр нөгөө эцэг эхчүүд манай алдаад байгаа зүйлээс дуртуулаа юу нэр алдаж байгаа. За нэвчлэн эцэг эхчүүдийн асуулт нь яг ямар оо хэрэглэх үү гэж асууад дандааооны талаар. Тэгэхээр яг оо бол яг чухал. Гэхдээ оо бишооноос илүүтэйгээр нөгөө сойдсны сонголт нь илүү чухал. Сойдсны сонголтыг хүүхдэд тохируулаад яг зөв стандарт шүдний сойд сонгочвол яг шүд угаалтаа нөгөөооны сонголтны хамаагүйгээр өнгөрийг нь амжилттай арилгаж цэвэрлж чадна. Өнгөр байхгүй шүдэн дээр бол мэдээж цоорл үүсэхгүй. Тийм. Ер нь л тийм байна. Одоо зарим эцэг эхчүүд бүр нөгөө ингээд шантарсан байдаг шүү дээ. Хүүхд нь айгүй их цоорлолтой тэгээ ингээд би ингээд угаагаал байдаг. Тэгээ яагаад ингээд цоороод байгаа юм бэ гэх. Тэгэхээр нөгөө цоорл нь болохоор ер нь олон шалтгаантай л да. Тэр чинь яг хоногт 2 удаа угаах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ цоорл үүсэх шалтгаан чинь ерөөдөө 3 үндсэн шалтгаан байдаг байхгүй. Энэ нь болохоор өнгөр, бактери, тэгээд цаг хугацаа, нөгөө сахар гэд орчдөг. Тэгээд энд нь болохоор энэ гурвыг нь бас давхцуулахгүй байх.
мөн амны үндийн арчилгааг нь тогтмол хийгээд хоол хүнсний талаас нь чихэрлэг хоол хүнсийг аль болохоор бага татамжтай өгж ивэл болно. Гэхдээ яг таны хүүхэд яг ямар шалтгаанаас болоод цоороод байгааг нь ер нь эмнэлэгт очиж үзүүлж иж ерөөдөө мэдэх боломжтой байна. Тэгэхээр эцэг эхчүүд маань нөгөө хүүхдийн шүд нь нөгөө сүм шүд юм чинь одоо хорхоодод идэд унсан ч яах вэ гэсэн байдлаар ханддаг шүү дээ. Тэр энэ тал дээр одоо энэ одоо зөв юм уу? Ер нь бол буруу л да. Тухайн сүм шүд чинь бас тодорхой хэмжээний өөрийн гэсэн анатомийн үүрэгтэйгээр ундаг ч гэсэн хугацаанд үүрэгтэйгээр ургаж байгаа. За яг тэр хугацаанд өөргөө гүйцэтгэж аваад өөрөө физиологиороо эрүүлэр унах хэвээр байтал цоорлын хүндрэлээр айгүй авагдах тохиолдол гараад байгаа штэ. Тэгэхээр энийгээ дагаад цаашаага дараа нь өсөх байнгын шүдэнд нь гажиг үүсч идэг байгаа. За тэгээд гажиг үүсгэлээрээ зөвхөн гоо зүв биш цаашаа нөгөө эрүүл мэнд талаасаа ч ихсэн хүндрэл учирч болно. Тийм. Хар цагаан төрхлөг гэж яриад байдаг. Тэр ямар ялгаатай юм бол? За яг хар цагаан төрхлөг гэхлээр яг төрхлөг гэдгээрээ л яг адилхан сонсогдож байгаа боловч яг үйлчилгээ бүтэц зэрэг нь бол бүх зүйл нь бол ерөнхийдөө шал өөр байгаа. За тухайлбал хар төрхлөг гэдэг нь бол зөвхөн шүүн шүдэн дээр төрхөгддөг. Ягаад тэгэхээр шүдийг бол тэр чигээр нь харлуулцдаг учраас тэгээ сүм шүдний ихэвчлэн өвчний цоорл буюу өөдөн шүдний цоорл дээр төрхөгддөг байгаа. Тэр нь өнгөц болон дунд цоорлын үед зөвхөн төрхөгддөг. Тэгээд шүдийг тэр төвшөнд нь цоорлыг нь барьж тогтоох үйлчилгээтэй. Цагаан төрхлөг гэдэг нь бол зөвхөн эрүү шүдэн дээр төрхөгддөг ботоор төрхлөг байгаа. Энийг бол яг төрлийнхаа хувьд бол улиралд нэг удаа төрхөх, гэрээр төрхөх гэдэг тэр концентрацаас хамаарат ялгаатай тийм төрхлөг байна. Бид нар төрхөж болох уу? Том хүмүүс болдгоо яага. Яг сар тутам 3 сар тутам буюу улирал тутам нэг удаа төрхүүлж ивэл бас илүү үр дүнтэй. Харин бол болохгүй тий бид нар. Байнгын шүдэнд харуулахгүй. Ягаад тэгэхээр шүдний өнгийг өөрчилж өгч байна. Тэгэхээр эмч маань хүүхдийн шүдний эмч шүү дээ. Яагаад шүдний одоо хүүхдийн шүдний эмч болохоор болов тий? Энэ талаар ярил. Тэгээ ер нь бол сонирхол байгаа юм л да. Яг нэг цаанаасаа нэг тийм хүүхдийн хөөрхөн vibe айгуу тийм мэдрэгээрээ маз жаргал мэдэрдэг. Тэгээ бас нэг сэтэл өгж нөлөөлсөн хүм гээл манай анагаах ухааны дэд профессор оюун цэцэг өгч байгаа. Тэгээ ингээ хичээл оюутан хугацаанд хичээл орохоор ингээл цаадвал чинь ингээл мардан гараад штэ гэж ярьж мараал эмчилгээний процессыг ярихаар нэг тийм аюу хөөрхөн санагдаад тэр дүр төрхийн ингээд өөрөө ингээд эмчилгээ хийж явах хугацаанд мэдрэмээр санагдаа. Тэгээд ерөөдөө бол сонирхол маань чиглэж эхэлсэн гэхөө. Тэгээд сонгосон байна. Студид маань ирсэнд баярлалаа. Тэ цаашдынхаа ажилд нь улам их амжилт хүсье. Хөөрхөн зөндөө олон хүмүүсийг эрүүл алгаарай. За маш их баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. За. Бяцхан зөвлөгөөний дараа иргэн олццгаая. Хэрвээ та чихрийн шижийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл миний өгөх дараах 3 зөвлөгөөг хэрэглэж заншаарай. Нэгдүгээр та хоолндоо давс багтай, өөх тос багтай хоолыг хэрэглээрэй. Хоёрдугаарт 7 хоногт 2-3 удаа идэвхтэй тасгал хөдөлгөөнийг хийгээрэй. Гуравдугаарт та чихрийн шижийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмчид байнгын тогтмол үзүүлж хэвшээрэй. Студид маань нүүр амны гажиг цэцлэн эмч өлсөж аргал ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? За манай энэ удаагийн сэдв шүдний гоо сайхны талаар ярилцах байгаа юм чи. Шүдний гоо сайхан гэж юу юм бэ? Яг ямар төрлийн эмчилгээнүүдийг багтаад юм бэ? Олон улсын нэршлэрээ косметик dentistry буюу бид нэр одоо шүдний гоо сайхан гэж ярьдаг энэ эмчилгээнд шүдний өнгө хэлбэр за игнээ зуултыг засах юм эмчилгээнүүд ордог. За тэгээд төрлийн хувьд гэх юм бол цайруулах, за винир, имплант, за мөн шүдний игнийг
засах гих мэтчлийн төрлийн эмчилгээнүүд ордог. Өөрөөр хэлэх юм бол шүдний харагдах одоо гоё инээмсэглэлийг бий болгох ийм төрлийн эмчилгээнүүд маань косметик дентистри буюу та хоёрын асуусан шүдний гоо сайхны эмчилгээнд ордог. Тэгэхээр хүмүүс Hollywood Smile-ийн талаар их сонирхтой шүү дээ. Тэгэхээр Hollywood Smile-ийн талаар тодорхойлж. Яг онлын хувьд яг Hollywood Smile гэдэг эмчилгээ бол байдгүй юм. Энэ болохоор хүмүүсийн өсөө өөрсдийнх нь хөвшил байхгүй юу? Тухайн хүнд хамгийн төгс харагдах тийм шүдний гоо сайхныг л Hollywood Smile гэж нэрлэдэг байна. Тэрийг ямар ч аргаар бий болгож болно гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол гажигдсал, суугдслын эмчилгээтэй хавсраад тэгээд гой шүдийг бий болгож байгаа. Өнгийн сэргээн, хэлбэрийн сэргээн хамгийн төгс байдлаар л гаргаж ирж байгаа энэ эмсэглэлийг л Hollywood Smile гэж нэрлэдэг аа. Тэрэнд одоо жишээл бинерээр те сэргээж болно, бүрээсээр сэргээж болно. Тийм. Тэгээс яг Hollywood Smile гэдэг эмчилгээ бол байхгүй л гэсэн үг байхгүй юу? Өөрсдөө тийм хүмүүс өөрсдөө Hollywood Smile, Hollywood-ийн одууд хийлэгдэг тэр эмчилгээг л Hollywood Smile гэж нэрлэж байгаа байхгүй юу? Гоо сайхны шүдний гоо сайхны эмчилгээ гэсэн үг. Та сая хэллээ шүдний бүрээс венер гэлээ. Шүдний бүрээс венер гэдэг нь болохоор ямар төрлийн яаж хийгддэг эмчилгээ гэдэг юм? Венер нь бол яг нөгөө косметик дентистри буюу яг гоо сайхан тал руугаа өөрөөр хэлэх юм бол шүдний өнгийг хэлбэрийг сэргээж байгаа эмчилгээ байхгүй юу? Бүрээс гэдэг нь болохоор хоёр янзын шалтгаанаас болж хийж болж байгаа. Нэг нь болохоор тухайн шүдийн ихэнх хэмжээний цогцныхаа ихэнх хэмжээг алдсан шүдийг цоггийг нь сэргээх маягаар хийж байгаа. Нэг бол өнгийн хэлбэрийн сэргээх маягаар хийж байгаа. Тийм юмар ял өөрөөр хэлэх юм бол шүдний эдээс хэр их одоо авч шүдний гоо сайхныг сэргээж байгаагаар нь одоо ялгаа одоо сэргээж байгаагаар нь венер бүрээс гэж байгаа. Венер нь арай шүдний эдээс бага авна. Бүрээс нь бол нэлээд их хэсгийг авч иж сэргэнэ л гэсэн үг. Хоёлаа л адилхан гоё болно. Хоёлаа л адилхан гоё болно. Харагдах байдал нь адилхан. Хэрэг одоо хийх арга нь өөр. За венер нь бол арай жоохон бүрээсээ бодвол бат бөх чанар нь муу л гэж практик эмчнэр үздэг. Тодорхой хугацааны дараа заавал солиулах шаардлагатай болдог гэсэн үг байхгүй юу? Хэрвээ маш сайн бүрээс их юм бол насан туршдаа ч гэсэндээ байх боломжтой. Ерөөсөө ялгаанд л тиймэрхүү. Тэгэхээр шүдний аппаратын талаар ярил. Хүмүүс аягүй сонирхдаг шүү дээ. За шүдний аппарат буюу гажигдслын эмчилгээ нь шүдний тэр гоо сайхны эмчилгээний хамгийн жоохон хэцүү хүнд төрөлдөө ордог, цаг хугацааг шаарддаг, бүртгэг шаарддаг ийм эмчилгээнд ордог. Гажигдслын эмчилгээ гэдэг нь шүдийг байрлалын хувьд нэг байрлалаас нөгөө байрлал руу хоршилтцуулт ганцхан гоо сайхан гэхгүйгээр одоо эрүү хоншоорын хөгжлийг удирдах хэмжээнд хүртэл өөрчилж чадах юм хүчтэй эмчилгээний төрөл гэсэн үг байхгүй юу? Гоо сайхны эмчилгээний дотроо. Тийм ч учраас одоо сурах хугацаа нь эмчилгээний төлөвлөгөө энэ шал өөр гардаг. Эмчилгээний хугацаа ч гэсэн тэр хэмжээгээр урт байдаг. Зарим өсөлттэй удирдсан эмчилгээ жишээлбэл 6 жил ч юм уу те өсөлт хүүхдээ өсөлт дуусах хүртэл үргэлжлэх жишээ те. Тийм эмчилгээ байдаг. Бусад эмчилгээнээс нэлээд өөр. Өсөлт удирдна гэхээр яах вэ? Жишээлбэл хүүхэд төрх нь одоо жоохон шаймидууч юм хүүхэд байж болно шүү дээ. Анх одоо шүд солигдож байгаа. Ер нь бол гажигдслын эмчийн хяналтанд хүн анх хизэнээс орж эхлэх хэрэгтэй вэ гэхээр 6 настайгаас орж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Шүдний анхны байнгын шүд ургаж эхэлсэн цагаас гажигдслын эмчилгээний эмчийн анхны зөвлөгөөг авах хэрэгтэй байдаг. Тэр үед одоо шүдний ургалтын дэс дараал хоншоор ирмэний хөгжил хэр явагдаж байгаа ерөнхий зөвлөгөө аваад хэрвээ асуудалтай байх юм бол тэр цагаас эхлээл гажигдслын эмчийн хяналтанд орох хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Хэрвээ одоо хоншоор ирвэний буюу дээд болон доод ирвэний хөгжлийн зөрөө өөр байх юм бол за тэрэн дээр гажигдслын эмч одоо аль нь дутуу илүүгэн онцлоод за тэрийн дутууг нь бол дэмжиж өгөөд илүү хөгжөөд байгааг нь барих эмчилгээнүүд хийдэг гэсэн үг байхгүй юу? Тэрийг өсөлт удирдах эмчилгээ гэж нэрлэдэг байгаа. Энэ бол боломжтой байхгүй юу? Боломжтой. Маш гоё үр дүн гардаг. Тэгэхээр одоо гажигдслын эмчилгээнүүд гэдээ ярьж штэ тий. Тэгэхээр гажиг үүсгээд байгаа тэр зуршлууд тий тэр болохгүй байгаа тэр зуршлууд нь яг юу вэ? За гажигдслын шалтгаанууд нь хэд хэдэн шалтгаан байдаг. Олон хүчин зүйл нөлөөлөх шалтгаан болж болно. Эсвэл бол буруу зуршил гэж яриад байгаа. Хоёроо асуусан тий буруу зуршил.
буруу зуршлыг ганцхан амны хүнд эргэн тойрных нь тэр хэсгийн булчингийн өөрчлөлт юм уу? Одоо буруу зуршлаар нь хэмжиж болохгүй. Амны хөндийн өөрөө эрхтнүүдийн одоо нэг хэсэг бүх эрхтнийг ер нь тусдан салгаж авч үзэх нь хамгийн буруу байхгүй юу? Тэр чинь хоорондоо холбоотой. Нэг эрхт нь нөгөөдөгтэйгээ ямар нэгэн байдлаар бол холбоотой байдаг. Тэгэхээр буруу зуршил гэдэг ойлголтыг бүтэн биеийнх нь өсөлт хөгжлөөр нь авч үзэх хэрэгтэй гэж одоо судалгаануудаар аягүй их тэгж гарсан байдаг. Жишээлбэл хүүхдээ өсөж яваа үед нь зөв суухаас өсвөлээд энэ нь хоншоор иргэний хөгжилд шууд нөлөөлдөг. Тийм судалгаанууд байдаг байхгүй. Тэгэхээр ганцхан одоо хилээ хөгж гин үү, амаа ангааж унтж гин үү, амны хүнд эргэн тойрондох буруу зуршлаас гадна биеийн өсөлт хөгжлийн ерөнхий тэр одоо өсөлт хөгжилтөнд нөлөөлөд байгаа тэр буруу зуршлуудыг бас давхар анзаарч харж тэрийг зөв чиглүүлэх нь бас нэг амны хүндийн гажигдсал үүсгэхээс бол сэргийлж чаддаг. Яг ямар буруу. За жишээлх юм бол одоо Японч бол өндөр хөгжилтэй энэ талын судалгаануудаараа ер нь бол айгүй сайн байхгүй юу. Тэгэхэд бол хүүхдийг одоо хичээл хийгээ суудаг 6 настайгаас нь тий одоо хүүхэд суугаад ном уншаад хичээл хийх үеэс нь эхлээд сандлынх нь өндөр ширээнийх нь өндрийг хүртэл хүүхдийн өндөрт нь тааруулаад тэгж одоо цаанаас нь тодорхойлж өгсөн байх жишээтэй. Хүүхэд сууж байхдаа хөлийн уулын газ одоо шалан дээр бүтэн тавигдсан байх хамгийн наазахын шаардлага. Хоол идэхтэй бас. Тэгэхээр нөгөө бид нар чи хүүхдийн сандал хэрэглэхгүй хүүхдээ нөгөө өндөр сандал дээр суулгачдаг нь эргээд нөгөө өсөлт хөгжилтөнд шууд нөлөөлдөг гэсэн үг байхгүй юу? Амьдралын зөв одоо хэв маяг, хэв маяг хүүхдийн өсөлт хөгжилтөнд ч гэсэндээ нөлөөлдөг. Тэгэхээр ганцхан нөгөө эрүүл ханшаарын хөгжил гэж авч үзэхгүйгээр эргэтэн систем тогтолцоо гэдгээр нь авч үзэж ингэж зөв чиглүүлэх хэрэгтэй гэсэн. Аав ээж нарын талаар ч гэсэндээ эмчнэрээсээ зөвлөгөө аваад тэгж одоо хүүхдэд анхаарч хандвал зүгээр. Тэгэхээр маш жижигхэн зүйлээс л одоо шалтгаалдаг байх нь шүү дээ хүүхдийн шүд. За. Шүдний одоо цайруулах хэмжлэгийн талаар одоо хэлээ. Яг нөгөө юун дотроо яваад байна те. Шүдний гоо сайхан тийм. Цайруулах хэмжлэгээ одоо хамгийн одоо энгийн тэг шүдний эдээс авагддаггүй. За тийм хэмжлэгээ. Цайруулах хэмжлэгийг одоо хийж байгаа төрөл нь яагаад тэр шүд одоо шарлах болсон шалтгаанаас хамаарат тэгээ ямар хэмжлэгийг хийх үү гэдэг нь бий болно гэсэн үг байхгүй. Жишээлбэл өнгөрч болов ихтэй шүдэн дээр эсвэл механик цэвэрлэгийн цэвэрлэгээ хэрэгтэй. Тэгээ шүдэн гой цайрчиж болно шүү дээ. Гэтэл палангийн бүтцэд орсон өөрчлөлтийг болохоор зэрэг тусгай зориултын бодисоор эмнэлгийн болон гэрийн нөхцөлд цайруулж болдог гэсэн. За шүдээ чулуу гэж ярьсан. Шүдээ чулуу гэдэг яг жинхэнэ чулуу юм уу юм чи? Эсвэл ингээд чулуутайгаа яваал сүргнүүлээ гарах уу? Харагдах байдал нь чулуу шиг л байхгүй юу? Түүнээс яг тийм чулуу шиг яг шүдний чулууны бүтцэн гэх юм бол хоолны үлдэгдэл бактери хоёр байхгүй юу? Тэгэхээр шүдний чулуутай хүн буулнаас нь цус гарч байгаа хүн бол амны хүнд ирүүл ах хангалтгүй сагч байна. Угаах техник муу байна гэж л ойлгох хэрэгтэй. Шүдний чулуу яг яаж үүсдэг вэ гэхлээр одоо амд 250 төрлийн бактери байдаг байхгүй юу? Тэр 250 төрлийн бактери одоо хоол тижэл орж ирлээ. Хамгийн ихний хоол боловсруулалт ам дотор явагддаг. Тэгэхээр тэр хоол боловсруулалтнаас үлдсэн хоолны үлдэгдэл дээр тэр бактери минь үржээд шүдэнд наалтаа тогтчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр наалтсан өнгөр маань өөрөө усан дуусах хэстэй хэсгүүд нь усаад хатуу үдүүд нь шүдэн дээр наалтаж үлдэхээр л тэр чулуу шиг харагдаж байгаа. Энэ нь ингээ удаан байх юм бол шүдчин өөрөө ингээд ясны ил гарч байгаа хэсэг шүдийг барьж тогтоож байгаа эргэн тойрны яс буйл зөөлөн идэн тэр бактериас болоод үрвсээд ингээд шимэгдээд ингээд эхлэх юм бол нэг шүд биш нэлээд хэдэн шүд эрсдэлд орж ийнэ л гэсэн. Шүдний чулуутай хэрвээ удаан явах юм бол шүд хэсэг бүлгэрээ одоо өөр аяанда хөдөлгөөнд орж унах гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ юусоо хайхрамжгүй өнгөрөх тийм юм асуудал юусоо биш. Заавал одоо мэрэгжлийн эмчт хандаж арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхээр шүдний эмчтэр хэр татамжтай очвол ямар татамжтай очвол зүгээр. Яа онлын хувьд 6 сард нэг удаа гэж үздэг. Гэхдээ амны хөндийн ариун цэвэр муу мэдлэг дутуу ийм хүнийг мэдлэгтэй олгоод шүдээ сайн цэвэрлдэг болох хүртэл нь л
бид нэр ойр ойрхон дуудах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол зарим хүмүүс дээр, зарим эрдэсгүйчсэн хүмүүс дээр 2 сард нэг удаа, 3 сард нэг удаа дуудаж цэвэрлэгээ хийдэг бол жирийн хүмүүс 6 сард нэг удаа чекап хийлгээ шалгуулад нэг цэвэрлэгээ хийлгүүлээ явчих болно. Зарим хүмүүс бол хийхгүй ч гэсэн болно. Би амьдралдаа бол шүдний скейлэн буюу цэвэрлэгээ бол хийлгэж үзээгүй. Тэгэхээр тэр тухайн хүний өөрийнх нь нөгөө мэдлэг, амны хөндийн ариун цэврийн хандах байдал баггүй да. Хэр зэрэг арчилгаатай. Хэр зэрэг арчилгаатай. Хэрвээ сайн арчлах юм бол заавал шүдний эмчдэр сар болгон 6 сард нэг удаа цэвэрлүүлэх шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр эмч өөрөө тухайн хүний дуудахтаа хэр зэрэг сайн цэвэрлж байгаагаас шалтгаалаад 6 сард нэг удаа ирэх үү, жилд нэг удаа ирэх үү, 3 сард нэг удаа ирэх үү гэдгийг шийднэ гэсэн. Гэрийн цайруулалт гэж яриад байдаг шүү. Гэрийн цайруулалт, эмнэлгийн цайруулалт хоёр ялгаатай юм уу? Аль нь илүү сайн зарах вэ? Яг уу миний зүгээр практикаас харахад офс цайруулалт буюу эмнэлэг дээр цайруулсан цайруулалт илүү богино хугацаанд гой цайрдаг. Би өөрөө тэрэнд дуртай. Гэрийн цайруулалт нь жоохон мэдрэх гээд байдаг болохоор аюу хэцүү юм билээ. Би бас өөрөө туршиж үзчихэж хүндээ гой зөвлөгөөг шүү дээ. Гэрийн цайруулалт нь яг үндсэн бодис нь бол яг адилхан ус төрөгчийн хит эсэл байдаг. Тэгээ тэр ус төрөгчийн хит эсэл нь өндөр концентрацтай байхаараа буйл састыг түлдэг учраас гэрийн нөхцөлд бол арай жоохон бага концентрацтай удаан хугацаанд хэрэглэдэг гэсэн үг байхгүй юу? Эмнэлэг дээр болохоор богино хугацаанд өндөр концентрацтай тийм цайруулалтыг хэрэглэдэг. Тэгэхээр яг хоо жоохон мэдрэх гээд байдаг. Өөрөөр хэлэх юм бол цайруулалтын сул талууд байгаа л да. Шүд хит мэдрэх шиг буйл салс түлэгдэх ч юм уу те. Жоохон өрөвсөх иймэрхүү асуудлууд байдаг. Тэгэхээр тэр асуудлаас нөгөө гарах нөгөө сөрөг үр дагавраасаа болоо аль нь илүү тухайн хүн өөрөө шийднэ гэсэн үг байхгүй юу? Нэмлэгт ингээ байн ирэх дургуй ч юм уу те өөрөө гэрээр цайруулах сонирхолтой хүн байх юм бол гэрээр цайруулж болно. Эмнэлэг дээр ингээд нэг удаа аягүй гой сайн цайруулаад ингэх юм бол эмнэлэг дээр цайруулж болно. Аль нь боломжтой. Тэр байтугай шүдний ам зайл хуусмлууд хүртэл байгаа цайруулах. Тэгэхээр нөгөө ер нь одоо тамхи татдаг хүмүүс ер нь шүдний их цайрсан одоо шарлсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс маань одоо гэрээр одоо ямар цайруулах хэрэглэл болох вэ? За яг одоо арилжааны зориулалт янз бүрийн бүтээгдэхүүнүүд гарсан л байд юм бэлээ. Гэхдээ ер нь бол шүдний эмчийн заавар зөвлөгөө заавал авах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тамхи татдаг хүн бол хөвчлэн шүдний гадаргууд аягүйх өнгөр чулуу үүссэн байдаг. Тэрэн дээр бид 1000 цайруулалтын бодис түрхээд шүдний пааландаа нөлөөлж чадахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр цайруулалтын бодис маань өөрөө шүдний паалангийн бүтцэд одоо нөлөөлөхгүйгээр тэрэн дээр нь одоо завсраар нь орсон хоолны будагч бодисуудыг уусгаж өөртөө шингээд шүдийг цайруулах ийм бүтээгдэхүүн учраас хэрвээ шүд гадаргуугаараа өнгөртэй байх юм бол тухайн бодис маань үйлчлэхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эхлээд мэрэгжлийн эмчийн цэвэрлэгээ өнгөлгөөг аваад тэгээд өнгөргөө басны дараа тэр гэрээр цайруулагчийг эмчийн зааврын дагуу хийх юм бол хамгийн үр дүнтэй. Түүнээс гадуур байгаа бүтээгдэхүүнийг шууд аваад өөрөө хэрэглэх юм бол үр дүн яг таны төсөөлсөн шиг гарахгүй ч гэж магадгүй. Гэтэ хамгийн зөв арга нь бол тамхинаас гарах тийм яг үнэ. За нэвтрүүлэгт маань ирсэнд баярлалаа юм чи. Баярлалаа. Одоо нэгэн бяцхан зөвлөгөө хүлээн аваад дараагийн хэсэгт дээр уулзцгаая. Та гар утсаа хэрүүд ашигладаг вэ? Та гар утсаа хэтэрхийг ашиглаад байгаа юм биш үү? Гар утсаа хэтэрхийг ашигланаар зүрх судасны систем болон мэдрэлийн системд маш муугар нөлөөлдөг ба. За тэгэхээр та бүхэн маань утсаа хэрхэн зөв хэрэглэх вэ гэхээр хэрвээ та утаснасаа гадагшаа дуудлагыг чавал эсвэл гаднаас ирж байгаа дуудлагыг хүлээж авах гэж байгаа бол 5 секунд хүлээж жагаад чихэндээ ортуулж агараа. За эсвэл одоо гадуур явахдаа утсаа керманда ч юм уу эсвэл дотор ингэрийн керманда хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. За мөн дээрээс нь утсаа шаардлагагүй тохиолдолд одоо ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. За тэгээд ингэснээр болохоор та одоо гар утасны долгионыг одоо өөрөөсөө хол байлгаснараа одоо эдгээр зүрх судасны одоо системийн өвчин боёо зүрхний шигдээс за мэдрэлийн ядаргаа зэрэг одоо өвчнөөс өөрийгөө одоо сэргийлж чадах юм байна. Студид маань нүүр амны мэсцлийн эмч Наман Далаа ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Ямар гоё өнгөлөг гоё подкаст вэ. Баярлалаа. За та мэсцлийн эмч те шүдний мэсцлийн эмч, нүүр амны мэсцлийн эмч. Тэгэхээр амны хөндий дотор их хөвчлэн ер нь хийгддэг ямар мэсцлийн эмчилгээнүүд байдаг вэ? Амны хөндөд нэлээд олон төрлийн мэсцлийн эмчилгээнүүд байгаа. Энэ дотор болохоор хамгийн одоо түгээмэл
хийгдэж байгаа юм гэхээр шүд авалтай. Шүд авал дотроо хүндрэлтэй шүд авал, илүү шүд, саадсан шүд гэх мэтчлэн тийм ээ. За мөн хил уруулын хөвч урцгах мэцлүүд байна. За тэгээд шүлсний булчирхаан гаралтай уйлан хаанууд байна. Шүдний орой тарих мэцэл. За тэгээд сүүл рүү эстетик тал руугаа гэх юм бол имплант тэгээд буйл тарих гэх мэтчлэн иймэрхүү мэцлүүд ерөнхийдөө бол хийгддэг. Тийм хамгийн илбэг хийгдэж байгаа. Өөр нарийн зөндөө байдаг л та. Уруулын өвчийн талаар сайн ярьлаа шүү дээ, тий. Уруулын өвчийг урцгах гэдээ ярьж байна. Богино гэдгийг яаж мэдэх вэ? Богино гэдэг уучлаарай. Богино гэдэг нь болохоор зэрэг уруулаа дээш нь сөхөхөд хөвчин нь болохоор зэрэг уруулын одоо энэ юуны шүдний энэ буйлны яг хөхлөг дээр байрлсан байдаг. Тэгээд татангууд угаасаа ингэ сайн татагдаж сөхөгдөхгүй нь шүү дээ, тийм ээ. Хэрвээ тийм байх юм бол уруулын хөвч богинохон байна гэж үзэх нь. Хэрвээ ингэж сонгохгүй байлгаал байвал ямар нэгэн муу нөлөөтэй болов одоо богинохон байгаад тэрийг мэдгүй ч юм уу ингээл үр дагавар нь том болсон тий олон жил болсон. Хэрвээ тийм байх юм бол нөгөө нэг диастин буюу шүд нөгөө нэг хоёр талдаа зайтай урагчдаг. Дээрэс нь аппарат энэ төр зүгхэд холгох ч юм уу тийм ээ. Тиймэрхүү асуудлууд гарч ирдэг. Гоо зүйн талаас нь өөрчлөлт гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр аль болох багт нь онцлоод тэгээд багт нь арга хэмжээ авах юм бол илүү хурдан засардаг гэж хэлж болно. Дээрэс нь яг энийг зөвхөн дан ганцхан нүүр амны мэцлийн юм шийддэг. Манай нүүр амны салбарч ерөөсө тэр чигээрээ багаараа ажилладаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг нүүр амны гажигдсан эмчтэй зөвшөөрлөж ийж тийм ээ. Яг аппарат хийхэд нь энэ одоо саад болох уу, энэ хөвчөндөө саад болохгүй юу тийм ээ. Гэх мэтчлэн ярилцаж зөвшөөрлөж ийж болохоор зэрэг шийддэг байгаа. Гэхдээ хөвчлэн хэдий аппарат саад болохгүй гэсэн ч гэсэн байнга л хөвч маань ингээд татагдж байгаа, бид нэр ярьж байгаа, хоол идж байгаа тийм ээ. Байнгын урал хөдөлж байгаа учраас тэгээ эргээд нөгөө аппарат зүгээд дуусны дараа эргээд нөгөө шүд маань буцаад байрандаа орох эрсдэлтэй байдаг учраас их хвчлэн ерөнхийдөө бол уруулын хөвчийг уртсгадаг байгаа. Тэгвэл уруулын хөвчтэй адилхан бас хилний хөвч гэж бас байгаа шүү дээ, тий. Хилний хөвчин дээр. Тийм, хилний хөвч нь болохоор зэрэг яаж мэдэх вэ гэхээр хилээ нэгт болохоор зэрэг тагнаандаа хүрэгдэг. Хилээ тагнаандаа хүрэхэд тагнаандаа хүрэхгүй болол нэг шалгуур нь тийм ээ. Хоёр дахь нь хилээ өрөөрөөгөө гаргана. Хүүхдтэйгээ хилээ өрөөрөө гаргаж үзсэн шүү дээ. Хилээ өрөөрөөгөө гаргахаар хил нэм зүрхийн хэлбэртэй болдог. Татагдаад хөвчин хоош нь татдаг шүү дээ. Тийм ээ. Тэгээд гуравтаа яаж мэддэг вэ гэхээр зэрэг нөгөө авиа зүйн дуудлага бодлохоор зэрэг өөрчлөгддөг байхгүй юу. Тэгээ бөөрийн хилтэй манайхаа нөгөө эцэгчүүд ингэж орж байгаа. Манай хүүхдээ амар бөөрийн хилтэй эхлүүлээд юм балгацсан гэдэг. Тэгээ хөөх юм хилэн ингээ үзэхээр зэрэг тэр нь бөөрийн хилдөө ч ширхэлсэндээ ч хөвчин богинохон байгаа байхгүй юу. Яагаад гэвэл хилний хил маань өөрөө авиа хилэхдээ тагнаандаа ингэж бүрэн наалтж иж ингэж нөгөө авиагаа гүйцэд ингэж тоод гоё гаргаж өгдөг. Гэтэл тагнаандаа хүрч чадахгүй нь улмаас тийм ээ. Тин чин татагдаад байгаа учраас авиа үсгэн зарим авиа үсгэндээ хилж гох тохиолдол байдаг. Тэгэхээр дэлгэрмаа юм чи одоо ингээд мэдээж одоо өөр хүүхдүүдтэй эцэгчүүд маань бас сонирхож байгаа хэрэгтэй. Хизэнээс эхлээд энэ одоо хаалгыг хийх болохоо. Хил уруулын хөвчийг бол ерөнхийдөө сургуульд орохоос өмнө хийлгэл их зүгээр байдаг. Дамаа хилний хөвчийг ягаад гэвэл тийм нөө өсөг сурахт нь болохоор зөв тухайн хүүхдэд нь авиа дуудлага зөв хэлэх тийм ээ зөв уншихаас ахуулаад сургуульд орохоос өмнө бол хийлгэх зүгээр байдаг. Хилний хөвч болохоор зэрэг бүр нялах тохиолдол бүр богинохон байгаа үед тэр үед нь мэсцэл хийждэг байхгүй няраа үед нь ягаад гэвэл хөхтөө одоо гахац цаад байдаг учраас тэр няраа үед нь хийждэг. Ихэнх тохиолдол нь ямар үед онцлогддог вэ гэхээр зэрэг нөгөө нэг 5 6 настай яг сургуульд орох гэж байгаа үед яг нөгөө хүүхдийнхээ хэл яриаг анзаараад байдаг байхгүй сургуульд орох гэж байгаа. Манай хүүхд яг нэг буруу яриад байна тийм ээ гэх мэтчлэн хэлний хөвчний асуудал нөгөө ямар асуудлыг дагуулдаг вэ гэхээр зэрэг хэлний хөвчин нэгт болохоор зэрэг игнэний гажиг бий болгодог. Доод үүдэн шүдийг дотгошин ингээд татаж өгдөг. Тэгэхээр зэрэг нэг игнэний гажиг үүсгэж өгнө. Хоёрт тэр нөгөө хэл ярианы гажиг үүсгэж өгч чинь тий. За гуравт нөгөө нэг өстө аппарат зүвхэд бас тэр жоо холголт энэ төр үүсэх асуудлууд үүснэ. Дөрөвт гэх юм бол нөгөө нэг тухайн хүүхд маань хурхирдаг болчдаг. Хэл маань аргашаа ягаад унаад хурхираад байдаг. Тэгэхээр нөгөө бидний нөгөө хурхирч ийн гэдэг маань deep sleep буюу гүн нойрсолт маань багасаад ирчдэг тий. Чанартай нойр маань багасаад ирчдэг. Тэнгүүд энэ нөгөө нэг том болоод явандаа ингээд олон жил ингээд явцсан хүмүүс ирээдүйд одоо тий хөшөрхөөр альцгеймер энэ төр хүртэх магадлал өндөр болоод явцдаг байхгүй юу? Амар том нөлөөтэй жижиг хэлний хөвч гэсэн. Тийм. Тэгэхээр зэрэг энийг ерөнхийдөө бол багт нь
ингээд шийдчих юм бол энэ хүүхдийг аюул олон зүйлээс өршлөн сэргийлээд явж болно гэсэн. Тэгээд энэ нөгөө мис засал гэхээр эцэг эхчүүд ингээд үгүй амар хүн дээр тусаж байгаа л одоо яана те энэ хүүхд бүр мисэлд орох нь энэ төргээд энэ дээр өрөөсөө тийм санаа зовох юм байхгүй ямар нэгэн тийм хүндрэл ч юм уу тийм юмнууд гайгүй байдаг гэсэн мэдээ алдуулалттай байдаг. Тэгээд сүүлийн үед орчин үед болохоор лазераар урсгадаг болсон байна. Хоёрт нь яг мэсцлийнхаа явгаар тэр хэсгийг тайраад буцаагаад ойдол тавьчихдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг тухайн хүүхэд яг л эмчийнхаа командыг амар сайн ойлгоод мэддэг. Яг 6 настай хүүхдүүд ч аягүй сайн ойлгодог шүү дээ. Тэр мэддэг үед нь л хийхэд ерөнхийдөө олол барна. 6 наснаас доошоо болохоор арай нэг жоохон балчирдаад идэх байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хитрхи хүчтэй уйлах ч юм уу огцом хөдөлж мөдлөхөөр бас нөгөө нэг бусад идэрхт ингээ гэмтэх тийм ээ тиймэрхүү асуудлууд гарах учраас ерөнхийдөө олол би бол нэг 6 настай тий 7 настай хүүхдүүд ерөнхийдөө бол яг тэр нас нь яг боломжийн гэж тэрийг үзэж байгаа. Тэн дээр нэг амар онцгийн цаа өөр маягаар дараа нь их байхгүй хүүхдүүд болохоор хурдан идэвчдэг. Хамгийн гол нь дараа нөгөө нэг эмчтэйгээ уялдаатай байгаад дасгал сайн хийх ёстой. Тэгжээж нөгөө нэг сорвчлтгүй идэж хил маань буцаад байранд орно. Хил чинь өөрөө амар хүчтэй болчихно шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг богинохон яг л ингэж одоо хөдөлдөг байсан хэвэндээ байгаад байдаг. Хичнээн одоо хөвчийг уртсгсан ч гэсэн. Тэгэхээр зэрэг эмчийнхаа дараа нь эмчтэйгээ хамтраад гэр бүл нөгөө эцэгхийн оролцоо амар чухал ахгүй юу? Хүүхдтэй байнга тасгал энэ төрөнд хийх юм бол хилний хөвч маань нөгөө нэг сорвчлтгүй идгээд тэгээд юу яадаг гэсэн хэлээрээ өөрчлөлттэй амжилттай болдог гэсэн үг байна. Ганц дан хийгээд орчихгүй гэсэн. Саад захтараа гэж ярьсан те. Саад захтар ямар ахтараг саадсан гэдэг яа. Тэгээд хэрвээ за гараад ирчлээ гэж бодоход бүгдийг нь авах ёстой юм уу? Ер нь ахтараг ахуулах нь хэр зэрэг хүндрэлтэй хагалгаа байна? Ер нь ахтараа бол одоо бараг ихэнх ахтараа нөгөө саатаж гарч ирээд байгаа шүү дээ. За ер нь ахтараа бодлогоныг бол авна гэсэн үг бол биш. Ахтараа тухайн доотлолтой шүдэнтэйгээ зуултанд оролцоод тийм ээ. Игнэний гажиг үүсэхгүй бол тэр ахтарааг угаалгаа сайн цэвэрлээд тий авахгүй байж болно. Зарим тохиолдолд урдлын шүдийг авахулсан тохиолдолд хойдлын ахтараа нь хүртэх хэрэг болж гажигцлаар ингэж тэр тухайн авсан шүднийх нь орондоо аваачих гэж татах энэ төр ажил гардаг учраас зарим тохиолдолд ахтараа хэрэг болно. Зарим тохиолдолд болохоор яадаг гэхээр зэрэг нөгөө бүтэн саатчдаг. Ингээ бүтэн саатна, хагас саатна тий гэж хоёр ангилаад байгаа. Тэгэхээр бүтэн саатсан үед болохоор зэрэг уртлын шүдээ алдах эрсдэлтэй болох гэдэг байхгүй. Тэгээ дээрээс нь ахтараач аяг хүчтэй болохоор бүх шүднүүдийг урагшин шахаад нөгөө хинээний гажгийг үүсгээд байдаг. Тэгээ хичнээн аппарат зүүд тэгшлээ ч гэсэн нэг юм одоо шахалт өгөөд даралт үзүүлээд байгаа учраас тэр эргэж хэвэндээ орохгүй байхгүй юу. Тэгэхээр ахтарааг ерөнхийдөө олол хэвчлэн авахыг зөвлөдөг. Тэгээ ахтараан дээр нөгөө хүндрэл гэхээр зэрэг ягаад хүндрэл жоохон гарах гад байдаг вэ? Ягаад ихцээ өөртөө байгаад байгаа вэ гэхээр зэрэг эрүү хоншоорын хамгийн ягт хэсгийг ясбтан дээр байрлаж идэг. Тэгэхээр мөн бас нөгөө мэдрэлтэй ойрхон байдаг байхгүй юу? Тийм учраас зарим тохиолдолд өвдөлттэй ч юм уу тийм ээ. Тиймэрхүү хавдах, авсны дараа ам ангаалт хязгаарлагдах, нэлээд хоног за өөртөө явах ч юм уу тийм ээ. Хаваа авдартай байх гэх мэтчлийн юм асуудлууд гардаг учраас хүмүүс жоохон нөгөө айцтай байгаад идэг. Тодорхой хэмжээний нөгөө мис ажилбар болохоор хэд хоног ерөнхийдөө бол тийм ээ. Тэгээ үзүүлэхээс өмнө эмчтэйгээ сайхан уулзаад өмнө нэмээ уугаад тэгээд төлөвлөгөөгөөр бие бэлдээд тэгээд ерөнхийдөө харуулцгаар. Нэвтрүүлэгт маань хүрэлцээрсэнд баярлалаа. Баярлалаа. За бид энэ дугаараараа амны хөндийн эрүүл мэндийн талаар ярилцлаа. За нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Шинжлэх ухааны хамтран ажиллаж байна. Тэгээд дараагийн дугаараараа уулзтлаа. Баяртай. Баяртай.